Прокурор ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавина. Прокурор хорихоос өөр төрлийн ял идлүүлэх, цагдаа орих, баривчлах, саатуулах, тэнсэх, албадлагын арга хэмжээ болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсхийг шалгах, танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. За Монгол Улсын үндсэн хууль зааснаар прокурорын үндсэн чиг үүргийн нэг нь ял идлүүлэх ажиллагаанд хяналт авах ажил өгөөд прокурорын тухай хуулийн 22 дугаар зүйлд бол ял идлүүлэх ажиллагаанд хяналт авах үндсэн чиг үүргийг тодорхойлсон байдаг. За үүнд нэгдүгээрт бол хорих ял, хорихоос өөр төрлийн ял, тэнсэх, албадлагын арга хэмжээнд тавих хяналт хууль журмын дагуу явагдаж байгаа эсэх. Хоёрдугаарт ял идлүүлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөв хэрэгжиж байгаа эсэх. Гуравдугаарт ял идлүүлэх ажиллагаанд хүний эрх хэрэгчлөө зөрчигдсөн эсэх. Дөрөвдүгээрт цагдаа орох, баривчлах шийдвэрийг холбогдох хууль журмын дагуу явуулж байгаа эсэх. Ийм үндсэн дөрвөн төрлийн хүрээнд бол хяналт тавьж ажиллаж байна. За өөрөөр хэлэх юм бол шүүхийн шийдвэрийн дагуу хорих ял болон хорихоос өөр төрлийн ял буюу за торгох, нийт тустай ажил хийлгэх, за зорчигчдыг хязгаарлах, эрх хасах явлаар шийтгүүлсэн ялтан, за тэнцсэн, за албадлагын арга хэмжээ авах этгээдүүдийн за ял шийтгэлийг идлүүлэх ажиллагаа бол холбогдох хууль журмын дагуу явагдаж байгаа эсэх. Тэдний эрх үүргийг за хууль зааснаар хэрэгжүүлж байгаа эсхийг бол холбогдох эрх үхий байгууллага юу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд бол хяналт тавьж бол прокурор тогтмол шалгах танилцах ажиллагаа хийж бол ажиллаж байна. За мөн түүнчлэн гэмт хэрэг зөрчлийн улмаас цагдаа оргицсан, баривчлагдсан, саатуулагдсан этгээдийг за холбогдох хуульд заасан шаардлага нөхцөл дэглэмд хорж байгаа эсэх, саатуулж байгаа эсэх, за олон улсын гэрээ конвент заасан эрх үүргийг нь бас хэрэгжүүлж байгаа эсэх. За тэднийг эрүүдэн шүүхийн явдлаас бол өрсөн сэргийлэх чиглэлээр бол прокурор хяналтыг бол тасралтгүй хэрэгжүүлж ажиллаж байна. За түүнчлэн дээрх чиг үүргээс гадна за олон улсын гэрээний заасны дагуу хорихол шийдвүүлсэн гадаад улсын иргэнийг бол тухайн улсад нь шилжүүлэн өгөх. За мөн гадаад улсад хорихол шийдвүүлсэн Монгол улсын иргэнийг бол шилжүүлээ авах ажиллагаа нь бол прокурор дүгнэлт хүч зэрэг хэлбэрээр бол энэ хяналтыг бол хэрэгжүүлэн ажиллаж байна.